Сайн мэцгаанаа бүх үндэсний өсөлт чуулган гэрчлэлийн цагаараа дахин уулзч удаа баяртай байна. За бид гэрчлэлээ эхлэхийн өмнө Бурхны үгээр тунхаглая. Бид гэрчлэлийн үг болон Бурхны сасааны ясан юм аа. Амен. За бидний энэ удаагийн гэрчлэлийн сэдэв бол миний ард түмэн мэдлэггүйгээс олж мөхнөө гэдэг библийн ишлэлээр ирэлж өнөөдөр гэрчлэл хацаа бэлэн болсон байна. За тийм гэрчлэлийг ярихын тулд ер нь яагаад энэ үгийг бах хэлсэн юм бэ? Миний ард түмэн мэдлэггүйгээс олж мөхнөө гэж яагаад бах хэлсэн юм бэ гэсэн. Тийм тий. Тэгэхээр нөгөө нэг бурхан миний ард түмэн ийм гим хийснээрээ ч юм уу эсвэл тэр зүйлийг гэж онцолж хэлээгүй тий. Хамгийн онцолж хэлсэн зүйл нь мэдлэггүйгээсээ болж мөхнө гэдгийгсэн. Тэгээ энтэй холбоотой хуучин гэрэн дээр ч гэсэн зөндөө олон ишлүүдээр баталж бурхан хэлсэн байдаг тий. Тэгэхээр нөгөө нэг мэдлэг гэдэг чинь юу вэ гэдэг утгаар орж ирж байгаа нь үстэй тий. Тэгэхээр мэдлэг гэдэг чинь бурхны тухай л мэдлэг байхгүй. Тэрнээс шинэ ертөнцийн мэдлэг ч юм уу өөр нэг ойлголтгүйгээс болж гэж хэлээгүй зөв намайг бүрэн таниагүйгээс намайг бүрэн мэдээгүй тэр мэдлэг дутагдсанаас л болж мөхий шүү гэдэг талаар л энийгээ бүр тодтогч ингэж бүр онцгойлон бүр ингэж хэлсэн. Тэгээд хичнээн хуучин гэрэн дээр хэлсэн өгөн ч гэсэн одоо ч гэсэн энэ зүйл нь яа хിവэрэ явж байгаа тийм. Тэгээд нөгөө олон хүмүүс ингэж эзэн минь гэдэг боловч тэгээд яг цагаа тулаад эзэн дээр ирэх үед үнэхээр нөгөө нэг сонгогдсон цөөн байх юм а гэж бас хэлсэн мэт шүү дээ. Тэр үнтэй холбоотойгоор энэ ишлийн цаад утга санаа бурхныг мэдэх мэдлэг бидэнд дутагдах үедээ гэдэг санаа бас төрж ирж байна тийм. Тийм. Энд нөгөө хуучин гэрэн дээр Хосея 4:1 дээр яг хэлж байгаа байхгүй юу? Бурхныг мэдэх мэдлэг гэж байгаа байхгүй юу? Яг бурхныг мэдэх мэдлэг. Тэнгүүл Хосея 4:6 дээр арт түмэн минь мэдлэг дуснаас болж устгагдсан гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ яг бурхныг мэдэх мэдлэг байгаа байхгүй юу? Ямар нэг юм дэлхийн хүний санаа орсон юм христчэн тийм хүний санаа орсон ямар нэг ном зохиол теологийн юм мэдлэг биш. Зүгээр жинхэнэ эзний үнэн ба сүнсээр мэдэх мэдлэгийг л эзэн хэлээд байна л да. За энд болохоор өшөө Исая 51:13 дээр 5:13 дээр болохоор бас давтаж хэлж байгаа. Ард түмэн мэдлэг дутснаас болж тэд цөллөгдсөн гэж байгаа байхгүй. Бунаар сахилгажуулагдсан байна тийм. Эфес 4:11 дээр болохоор тэд ухаан бодолдоо харанхуй болж гэж байна. Ухаан бодолдоо харанхуй бол дутуу мэдлэг ба зүрхнийхээ хатуугаас болж бурхны амнаас хөнжирч гэж энэ юу гэж байна? Энэ итгэгч хүмүүс энэ Эфес чуулганд хэлсэн байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр итгэгч хүмүүс ухаан бодолдоо харанхуй болчтой. Тэгээ дутуу мэдлэгтэй байдаг яг бурхнаа мэддэг. Тэгээ зүрхэн улам хатуурчдаг. Тэгээ бурхныхаа амнаас хөнжирсэн байдаг. Гэхдээ хөнжирснээ мэдэхгүй юм чинь. Тийм. Тэгэхээр нөгөө нэг мэдлэг гэдэг чинь хаана исэн юм бэ? Тэгэхээр нөгөө нэг бурхны үгээс л биднээс мэдлэгийг авах гэдэг ш. Бурхны үгээр л Библиэс бид нэр мэдлэг тэр бурхныг таньж мэдэх гээд байгаа шүү дээ. Тэгтэл нөгөө үсэг хөнөөдөг сүнс ам өгдөг юм аа гэж хэлсэн ш. Тэгвэл энэ Библи чинь бүгдээрээ нөгөө ариун сүнсээр бичигдсэн тийм. Тэгэхээр нөгөө нэг ариун сүнсээр энэ орж ариун сүнсээр хөтлөгдсөн хүмүүсийн бичсэн ариун сүнсээр энэ үгийг бид нэр сүнсний төвшөнд ойлгохгүй юм бол энэ маань зөвхөн бидэнд мэдлэг төдий болоод ямар ч нэг өөрчлөлт байхгүй хоосон хуурай мэдлэг болоод бидний хөтлөөд бид нэр итгэл гээд гаднаа те бидний аврагдсан бид үнэхээр бурхнаар ариусгагдсан гэлээдэг. Гэтэл энэ маань бидний төөрөгдөөд самуурал дотор ингээд ороод яваад байх үедээ те. Тэгээ урд нь ч гэсэн үнэхээр 10 хэдэн жил 14-5 жил явахдаа яг л энэ мэдлэгийг л авч явж ирсэн байгаа таахгүй. Миний хувьд бол маш Библи уншдаг. Тэгэл мэдлэг бол үнэхээр хангалттай цуглаал өө за тэгж бол тэгээд холимог тэр номлол тэр яг үнэн яг ингэж ойлголт ирэхгүй зүйл чинь өө за гэл юм төсөөлөлд хүргээд тэр төсөөллөөрөө ингэж амьдрах гэж явангуудаа бид нэр оюун санаанд юм хуурамч цайдуудыг суулгаад тэр маань яваад ирэнгүүт шашинлаг болоод ингэх ёстой өө тэгж болохгүй тэгхэл ёстой тэгж сууж залбирах ёстой ч юм уу бутаад нөгөө ингэж шашинлаг зүйл рүү маань ингэж оруулаад байдгийг ингээ олж харсан. Тэгээд үнэхээр бурхан гэдэг амьд юм байна тий.
Бурхны үг гэдэг үнэхээр гайхалтай өөрчлөлтийг хийж чадах юм байна гэдгийг өдөр болгон амьдрал дээр мэдэрч өдөр болгон л өөрчлөгдөж штэ тийм үнэхээр гайхалтай. За энэ дээр Эфес 5-ын 6 дээр ингэсэн. Гэвч та нарыг хос үгсээрээ бүх мөглийг учир нь эдгээрээс болж Бурхны уур хэлэнд дуулахгүй бүгд төр буудаг юм. Эд тэдний хамсаатан бүв бай. Урд нь харанхуй байсан та нар өдгөө эзэн дотор гэрэл тул гэрлийн бүгдүүд ёсоор яв. Бүх сайн зөвхт байдал ба үнэнд гэрлийн үржимс байна. Ингэхдээ эзэнд таалагдах юмыг бол харанхуй үржимсгүй ажлуудад бүх оролц харин ч тэдгэрийг илчил учир нь тэдний нууцаар үйлсэн зүйлсийг ярихдаж ичмээр юм. Харин бүх зүйл гэрлээр илчлэхтэй харагдтаа. Тэгэхээр бид нар нөгөө урд нь одоо 17 жил Христ итгэж явсан байгаа. Тэгээд дараа нь энэ сүм дээр ирээ харахтаа үнэхээр би итгэлтэй биш зүгээр итгэмжтэй явсан байгаа олж харсан байна. Тэгэд яаж олж харсан бэ гэхээр ариун сүнсний хүчээр энэ зүйлийг үнэхээр итгэмжтэй явсан болохоос итгэлтэй явсан биш байгаагаа олж харсан. Ариун сүнсээр удирдуулах ямар гайхамшигтай бэ гэдгийг бас энэ сүмд ирээд ойлгож мэдэрч үнэхээр бид дээрээ үнэхээр энэ зүйлийг олж харсан байгаа. Тэгээд үнэхээр бид нар бас яг тэр миний ардам мэдлэгөөс болж мөхдөг гэж Бурхныг мэдэх мэдлэгийг үнэхээр бид нар зүгээр энэ хоос үгсээр биш. Яг ариун сүнсний хүч чадал дотор, ариун сүнсний эрх мэдэл дотор, ариун сүнсний тэр юм дотор хүч чадал дотор олж авдаг байгаа. Тэгээд тэрийг бас мэдэрч үнэхээр өөрчлөгдөж байгаад маш их баяртай. Тэгээд үнэхээр итгэмжтэй биш, итгэлтэй амьдрна гэдэг бас ямар агуу юм бэ гэдгийг бас олж харж мэдэрсэн байгаа. Энэ чуулганд ирээд тэгээд үнэхээр эзний оршихуй дотор, тэгээд үнэхээр тэр ариун сүнсний оршихуй дотор, эзэн Бурхны оршихуй дотор амьдрахад ямар агуу гайхамшигтай байдгийг бас мэдэрч амьдрч байна. Амен. Энэ дээр нөгөө итгэмжтэй гэж ярих юм бол мэдээж бид нар эзнээс итгэмжтэйгээр үнэн зүрхээр гэж гуйдаг тийм. Ариун сүнс үний итгэмж бол Бурхны ариун сүнснээс гардаг итгэмжтэй байдал чинь махарахгүйгээр маш нэгүслэр өнгөнөөр гардаг юм шүү гэдгийг ансж байгаа. Тэгээ энэ болохоор Колосе 2:2 дээр болохоор нөгөө мэдлэг холбогдсон үнэн мэдлэгтэй тийм холбогдсон хүмүүс ямар байдаг юм бэ гэвэл үнэн мэдлэгчийн ариун сүнсээр Бурхны одоо цэвэр үг илчилтээр ирсэн тохиолдолд үнэн мэдлэгтэй холбогдож байна. Колосе 2:2 дээр түүнчлэн тэдний зүрх нь урамшиж гэж байгаа байхгүй. Бид нэр 7-оос 7 хоног үргэлж урамшиж урагшилж байгаа тийм. Хайранд холбогдсноор бид бүрэн ойлголтын бүх баялагийг гэж байгаа байхгүй. Ойлголтын баялаг ямар гайхалтай вэ тийм. Тэр эзний тэр ойлголтын баялаг гэдэг чинь югаарч одоо сошгүй тийм энэ дэлхий. Тэгэхээр дүүрэн ойлголтын бүх баялагийг мөн Бурхны нууцын мэдлэг болох Христийг олж аваасаа гэж хүсэж байна гэж байгаа. Энэ бол Бурхны хүсэл байхгүй. Христийг олж авч Христийн тэр зан чанар Христ эзэн нэг зүрхэндээ тусгаарлаад эзэн минь ямар одоо надаас юу хүсэж байна. Эзэн одоо тэр Христийг олж авснараа бид нар түүний төр төрхөөр шинжлэгдэг. Тэгэхээр бид нар нөгөө түүний зан чанар, түүний дүлгөөн байдал, түүний нөгөө бүх одоо тэр ариун сүнстэй ойртож ариун сүнсний тэр мөн чанарыг одоо 9 үр сүнсийг ялгаруулах зөнгөөрөө тэр ялгаруулах тийм чадвартай мэдгэрчдэл болж өөрчлөгдөж байгаа юм да тийм. Бид үнэхээр мэдлэггүйгээсээ олж төөрөгдөлд орж исэн юм аа, самуурж исэн юм байна гэсэн тийм. Олон жилийн итгэгчид ийм байдалд хүрсэн байсан юм байна. Нэг Матай 22:29 дээр Есүс хариулан тэдэнд та нар бичвэрийгч Бурхны хүчийгч мэдэхгүйгээс болж төөрөлдөж байна гэж байгаа. Тэгвэл биднээс юунаас болж төөрөлдөд эргэлзээд исэн тэгвэл те. Тэгэхээр бид нар бичвэрийг бүрэн ойлгоогүй шүү. Тэгээд зөвхөн бичвэрийг ингээ өсөв төдий ч юм уу энэ зүйл ингээд нэг зохиолч юм шиг тэр зүйлээр л ойлгоод ингээд байсан боловч тэр дотор байгаа тэр үг болгон дээр Бурхны хийсэн үг болгоны хүчийг бид нар авч мэдрээгүй байхгүй. Тэ? Огт тэр хүчийг Бурхны хүчийг мэдрээгүй. Гэтэл бид нар энэ сүм дээрээ ирээд яасан? Бурхан үнэхээр тэр шинэ гэрээ, хуучин гэрээ, шинэ гэрээнд гарч яасан Есүсийг хийжсэн тэр гайхамшиг эдгэрэл чөлөөлөл
бурхан ийм хүчтэй юм уу? Одоо ч гэсэн энэ зүйл нь болж штэ гэж анх эрэхтэй ингэжсэн бол одоо бид нар энийг те зүгээр энэ бол өдөр тутам яагаад гэвэл бид бурханы дотор ирсэн учраас бид өдөр тутам бид үнэхээр эзний оршихуй дотор ороод залбираад эзний үгэн дотор суухад бурхан тэр чөтгөр тэр гэрэл байгаа газар чөтгөр тогтож чаддгүй маа гэсэн чинь. Тэгээ чөтгөр бол илчлэгдээд гардаг. Тэр зүйл бол бидний хувьд бол байх ёстой зүйл болонгууд яагааргүй бурханы нэгүүлэл бурханы хүч харагдаад ирэнгүүт улам илүү бид итгэгч нар сүнсэн дотроо эзэн дотор бүгд өсөж байгаагаа 7 хоног болгон манай сүм итгэгч нар ийм гайхалтай үгэн дотроо тий хамгийн гол нь ариун сүнсэн дотор үгэн дотор бурханы хүч дотор Есүсийн бидний залмаар дамжуулан бидэнд өгсөн эдгэрэл чөлөөлөл дотор тэр гайхалтай эрх мэдэл дотор бид нэр тэр ялалтыг аваад өдөр болгон планы амьдрал дотор ялтын амьдралаар амьдарч гайхалтайгаар өөрчлөлт ирж байгааг харахтаа үнэхээр бурхан ийм гайхамшигтай хүчтэй гэдгийг мэдрэхтэй жинхэнэ ямар төөрөгдөл дотор явснаа одоо эргээд харж байгаа байхгүй төөрөг нөгөө нэг тий нөгөө төөрөгдөл дотор байгаа эргэлзээ дотор самурал дотор байгаа хүн нэгэндээ зөвлөж чадахгүй шүү дээ хоёулаа усаг нэгэндээ яаж зөвлөхий гэтэл бидний энэ гарч байгаа ишлэл маань бид нар үнэхээр тэр зүйл дотор явсан юм байна эргэлзээ төөрөгдөл дотроо энэ олон жил яваад тэгээ нөгөө өвтөгчгүй сэтгэжгүй гэлдэж шүү дээ тэр үе шиг ингээл тэмцчээл яваал байдаг зураал яваал байдаг тэгсэн мөртлөө өөрчлөгдсөн амьдрал байхгүй амьдрал нь дахин эдгээрээ байгаа байдаг тэр зүйл маань ирээд 7 хоног болгонд гайхалтай үнний үгээр тэр чинь ингээ өөрчлөлт ирээг харахтаа бидний итгэл өсөхгүй гэж үү тий бурхныг амьд бурхан үнэхээр байштай гэж бид гайхалтайгаар энэ дээр сэргэлт авч байгаа байхгүй би сүмдэр ирээд удааг байсан юм аа. Энэ сүмдэр ирээд удааг байсан чинь надад нэг юм болж ирсэн байхгүй юу? 2 дугаар Тимот дээр гэдэг итгэл сүсэг дүртэж хүчийг нь үүсгдэг гэсэн үг байсан байхгүй юу? Тэг бүр надад ингэ бодогдоод болдгоо ямар учиртай би юус ойлгохгүйсэн. Уншаад үзсэн чинь 2 дугаар Тимотийн 3 дугаар бүлэг болохоор эцсийн өдрүүдийн итгэл сүсэг гүйдэл гэж байгаа байхгүй юу? Эцсийн өдрүүдэд хэцүү цаг ирнэ гэдгийг мэдэж аваа. Тэгэнгүүт би одоо энэ цаг эцсийн цаг гэдгийг ч мэдээгүй явчихсан. Араас ингээд учир нь хүмүүс аминч мөнгөнд дурлагч гэдээ баахан ингээд ишлүүд өгнүүдийг хийлэнгуйтаа тэ бие тоодог бурхны хайрлагч байхаас илүү 6 цэнгэлийг хайрлагч болно. Тэд гэнх дараас нь тэд итгэл сүсэг дүртэж хүчийг нь үүсгдэг. Яг өөрөө яг ийм явж исэн гэдгээ харсан байхгүй. Би бурхан сүмд явдаг, боловсрогч итгэмжтэй явж байгаа. Гэхдээ надад бурхны тухай мэдлэг байхгүй. Дээрээс би бурхны хүчийг үүсгдэг. Энэ боломжгүй штэ тий. Ийм байх боломжгүй гэдэг. Би өөрийнхөө оюун бодол дотор хязгаарлагдмаар сэтгэж байгаа байхгүй тий. Энээс давсан зүйлийг бурхан хийж чадна гэдэгт би итгэж чадахгүй байгаа. Бурхан тийм агуу зүйлсийг хийх бүрэн чадвартай гэдгийг би өгүүлсэж байгаа байхгүй. Миний хувьд боломжтой аль боломжит хувилбарыг би сонгож явж байгаа нь би бурханы тухай мэдлэггүй. Дээрээс нь энэ миний бурханы хүчийг үүсгэж байгаа нэг илрүүлсэн юм байна. Энэ саяхан болж байгаа штэ тий. Одоо цаг үед над дээр энэ зүйл болж байна гэдэг чинь энэ цаг үед эцсийн цаг юм байна. Тэнгуут Библи уншаад үзсэн чинь яг тэ дайн дайчин болно, таар тахал болно гэсэн мэсэн тэ. Тэр бүх зүйлүүд одоо болж байхад надад юу орж ирсэн. Би яагаад энийг юуч мэдээгүй болов? Би өөрийнхөө эцсийн цаг үед амьдарч байгаадаа итгэж чадахгүй гэж. Итгэмлээ сонсоод Библиэс сураад ингээл яваадсэн чинь би юуг мэдэрсэн гэхээр хүн энэ дэлхий дээр амьдарч байгаад бид нар энэ дэлхий дээр амьдарч байгаач бид нар энэ дэлхийг бишээ гэдэг үгийг ойлгож эхэлж байна. Яг бол бид нар нийгмийн тэр дотор байсан зүйлээс гараад яг дэлхийн ертөнцийн дээр юу болоод байгаа гэдгийг олж харж эхэлт юм байна. Тэр дотор байгаа хүн угаасаа тэрийг мэдэхгүй. Яг бол тэр төрөв дэлхийн юм дотор амьдарч байгаад надаа ийм бодлого орж ирдэг байсан. Дэлхийг улам бүр гоё болох хэрэгтэй тийм. Дэлхийг улам бүр гоё болохын тулд хувь нэмэр юу хийх вэ? Тийм бодлоо орж ирээд бид нар яг дэлхий дотор амьдарч байгаа дэшэл арихаа хүсэж байгаа байхгүй юу? Харин яг жинхэнэ сүнслэг ертөнцөд сүрж байгаа, уруудж байгаа байдал илэрч байгаа. Тэрийг олж харж чадаагүй ч. Тэгээд яг одоо ингээд ойлгоод ингээд ухаараад ном сонсоод миний тэр оюун бодолтойсэн бат цайзууд ингээд мураад эхэлсэн чинь би сүнс дотор дэлхий өсөөд гоё болж байгаа биш. Энд чи эцсийн цаг үед юмнууд улам амар болж байгаа юм. Сүнс дотор бүр амар болж байгаа юм байна гэдгийг харж эхэлж байгаа юм. Хамтдаа мэдлэгөөс олж хүн гэдэг чинь тий. Энэ бас бидний нөгөө сонсож байгаа номлолтой ингээд шууд холбогдож байгаа байхгүй. Бид нар юу сонсож байгаагаас болж штеп. Тэгэхээр ингээд одоо нөгөө
одоо ямар хоол тэжээл сонсоод байна. Мэдлэг гэж хүн сонсч байдаг. Гэтэл бид нар ч одоо тэгэл өнгөрсөн дүндээ боссонгүй шүү дээ, тийм. Тэр чинь тэнд чинь хүн мэрээгүй биш, мэрээсэн. Уншаагүй биш, уншижсэн. Тэ сонсоогүй биш, сонсчихсэн. Тэгэхээр юу сонсоод байна гэдэг чинь айгүй чухал. Би эндээс одоо тэгэхээр би одоо энд ирээд ингээд би харьцуулахантай болчихж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр харьцуулахантай юу болж байгаа гэхээр одоо яг ариун сүнсний яг өөрийнх нь тэр цэвэр номлол болов хүнээ босгохгүй, хүнээ одоо чөлөөлөхгүй байна гэж байхгүй. Харин ч бидний хурд үсэх байхгүй. Тийм, засахгүй өөрчлөхгүй байна гэж өөрчлөхгүй байна гэж байхгүй байхгүй. Бидний мөн чанарыг өөрчлөн гэсэн. Бурхнаас өөр хинч өөрчлөхгүй гэсэн тий. Тэгтэл бид нэр өөрчлөх гэж ямар их зүдэрлээ. Гэтэ бид нэр ингээд болохгүй байсан шүү дээ. Тэгтэл тэр чинь бүтээр хийддэг дүр хамгаа байсан. Бүтээр хийддэг юм биш байхгүй. Тэстэ тэр чинь ингээд дотроос бурхан өөрөө орж ирээд тэгээд цэвэрлээд тэгээд тэр суулгацсан юм нь өөрөө дотроосоо ингэж өдөртөж явдаг тийм одоо ерөөс бидний оролцоогүй юм байгаад байгаа байхгүй тийм. Тэгэхээр одоо бид нар юу сонсч байгаа нь итгэлийн сонсгон Христээс Христийн үг гэж Христийн үг гээ тийм. Энэ яг юм байна. Тэгэхээр яг Христийн үгийг сонсч байгаа нь чухал байгаад байгаа байхгүй. Цэвэр номлол тий. Цэвэр үг тэр байна уу? Тэгээд бурхан дандаа үгээ баталдаг тийм ээ. Одоо чөлөөлөлт эдгэрэл чөлөөлөлтөд тухайн үед ингээл номлол яваад дараа нэг эдгэр чөлөөлтөд батлаад тий ингээл үйлчлэлийг яг л Библиэлд юу боддог тэр хичгнэл явчихсан. Бас бид нар одоо яг ингээд үнэн зөв мэдээлэл аваагүй учраас хүмүүс чи эргэлзээтэй, самууралтай, төөрөлтэй тий тэр чинь үнэн мэдлэгээ аваагүй юм чинь яаж ялах юм? Одоо ингээд дүгнэж үзэхээр хараа бид нэр одоо энэ олон жилийн итгэгчид одоо би ганцаараа тийм бол өгөхөр одоо аюу олуулаа ингээд одоо байгаад байгаа байхгүй юу? Ямар шинжлэх юм бид нар ерөөсөө залбирч чаддгүй юм байна. Бид нэр сүнсний төвшөнд гарч ирж залбирч сураагүй байгаа. Махан биеийн төвшөндөө л яваад байдаг болохоос тэр сэтгэлийн төвшөнлөөр махан биеийн сэтгэлийн төвшөнгөөс сүнсний төвшөнлөө орох тэр залбирал гэдгийг ерөөсөө мэдгүй байгаа байхгүй. Тэгээд сүнснийхаа төвшөнд ороогүй бурхныхаа оршихоор орч чадаагүй юм чинь бид нар ямар асуудлаа шийдвэрлэх юм? Ямар ялалт авах юм бид нар? Ингээд л яваад байсан байхгүй. Тэгээ энэ бүхэн чинь эргээл яаж ин одоо нөгөө үгийн номлолтой чинь тий бас нөгөө Библиэ ариун сүнсээр уншихтай ч л очиж тулж штэ. Тий. Тэгээд одоо бид нар ч одоо жишээлхэд одоо та нарт байна уу? Одоо загалмайн хүчний тухай, цусны тухай ойлвол тий. Тэр цус ямар юу гүйцэлдүүлсэн юм? Тэр цус бидний өмнөөс Христийн цус юу гүйцэлдүүлсэн бэ гэдгийг яг үүндээ бол би л мэдэхгүй байсан. Гэхдээ бид нар тэр одоо бидний гол ялалтын тулгуур тусан тэр гол юмаа бид нар мэдэхгүй байхад ер нь биднэрт ямар залбирал байх юм, ямар ялалт байх юм, бидний амьдрал өхмөл байх юм гарцаагүй л байгаа. Тийм. Тэгэхээр үнний мэдлэгт үржижил хүн өөрчлөлт боломжтой байна. Хүрээгүй бол төөрсөөр, самуурсаа одоо самуурсан хүндээ зөвлөж чадах уу? Одоо нөгөө сохрын газар чинь хоёулаа нүхэнд уннаа гэдэг шүү дээ. Ийм байдал дотор байгаад бол энэ үнний мэдлэгт огт хүрээгүй байгаагийн маш том одоо илрэл шинжүүд байх нэ. Тэ. За түүн ямаг шиллээ шүү дээ. Тэгвэл үнний мэдлэгт яагаад би хүрэхгүй байсан юм бэ? Яагаад би ийм төөрөгдөлтэй, эргэлзээ, итгэлгүй байдалтай ийм итгэвч би одоо 10 20 жил явчихжээ гэж шүү дээ. Нөгөө би юу сонссносоо болчлоо гэдэг. Тийм шүү дээ. Бид нэр юу сонсож байгаа. Одоо тэгээд энэ номлол одоо ингээд номлол явж байна. Эдгэрэл чөлөөлөлт явж байна. Энэ бүхэн чинь бидний нэр үнэхээр ариун сүнс ямар хурдтай ажилтдаг, бодит ажилтдаг. Бид нэр бүр нүдэн дээр ингээд нэгийг маань чөлөөлчдөг тий. Бид өөрсдөө ингээд дотоод хүнээ бид нар мэднэ шүү дээ. Хаана хэцүү байсан. Одоо ямар байгаа гэдэг чинь хувь хүн өөрөө л мэднэ шүү дээ. Тэгэхээр биднэрт ямар өөрчлөлт гарч байгаа вэ, тийм ээ? Одоо жишээлбэл би бол ингээд сууж яриа сууж явах юм чиний өстө бодож байгаагүй шүү дээ. Тийм. Тэгээд ихчээний тэгээд одоо нөгөө бурхнаас өөрөөс нь яг ингээд юм авч байгаа хүн гэдэг чинь ингээд юм зоригтой болж байгаа байхгүй юу? Тэгээд өөрөө ингээд нөгөө нэг тийм бас ингээд юм харанхууд тий ингээд одоо тийм эргэлзээ одоо тийм одоо хүс байдал дотор байж байгаа гарч ирсэн хүн чинь өөрөө ирэхгүй нөгөө хүмүүс бодогдож байгаа байхгүй юу? Одоо бүр аминчхан чанарыг ингээд бүр хайрлж байгаа байхгүй юу?
Тэгээд өчигдөр ихтэл би номлол ингээл бичээл үзэл ингээд сууж хат нөгөө пасторууд асуудал руугаа битгий хараа. Тэ? Бурхан руу хар гэж тэгдэг шүү дээ. Тэгээ тэр чинь яста зүтгээд болдгүй юм да. Болдгүй байсан байхгүй миний хувьд бол. Тэгтэл одоо энэ тул би бас хэн нэгэн хүнийг болоод буруу байсан гэдгийг шүмжилж яриаггүй шүү дээ. Одоо би өөр дөөрөө уснаа л ярьж байна. Тэгэхэд өчигдөр би номлол сонсоод байж хаад бид нэр одоо тийм махан биений түвшнээс сэтгэлийн түвшнээс сүнсний түвшинд орж залбирч чадаагүй бид нар бурхны оршуур орж сураагүй чадаагүй байгаа юм чинь бид нар бол аргагүй юм биш үү? Бид нэр юусе сураагүй юм биш үү? Асуудлаа хайж сурах байх нь зөв юм байна. Яагаад гэвэл бид нар тэнд орж яагаад байна гэж шүү дээ. Аваагүй учраас эргэл бодит байдал дээр асуудал биднийг зоогн гарцаагүй л байхгүй. Гэтэл тэнд бид нар ороод ялалтаа авчих юм бол энэ дэх асуудал чинь шийдэгдэн шүү дээ. Тэр чинь одоо ямар арга замаар гэдгийг бид нар мэдэхгүй ч тэр нэг бурхны арга замаар шийдэгдэх юм шүү дээ тий. Тэгээд бодонгод би аюу хөнгөрч байгаа байхгүй. Тэгэхээр би бол ариун сүнс бол асар хурдтай ажилладаг. Хүний гайхалтай чөлөөлдөг. Тэр тэгэл нэг ядаад тий чөлөөлөхөө л ингээд ядаад идэг тийм юм байхгүй. Харин бид нар махан биенийхээ янз бүрийн юмыг хайж чадахгүй тий. Тэгэл ижил тэнд нэг юм хэмээр болоод энд нэг юм хэмээр болоод гэдэг ч юм уу тий гэх мэтчингэр ч юм уу. Ингээд нэг одоо өөр яадгийн тий ингээд ийм л хэмжлэнгээр одоо юу гэдгийг тэгээд ингээд одоо юу гэдгийг бидний нэг оюун ухаандах бац цайзууд ч юм уу янз бүрийн юм бид хүнээс олж байгаа юмнаас л ингэж удаад байгаа болохоос ш ариун сүнс бол яг хурдтай ажилладаг. Хөөгүй хүний мөн чанаруудыг гаргаж ирээл ингээд тэгэл одоо хэрэнтэй тулалдаж сурч байгаа юм. Тэрийг яаж сурах гэж шүү дээ. Тэрийг болохоор нөгөө бурхны нэгүслэр ариун сүнсээ нэг өмнө дарааснараа сурж байгаа байхгүй тий. Тэгээд бид нар ч нөгөө одоо эргэлзээ төөрөгдөл самуурал одоо бүр орсон байсан шүү дээ. Тэгвэл харанхууд байгаа хүн тий гэрэлд байгаа зүйлийг харахгүй. Одоо шүүн нь бол хүн юу бүдчихэд гэрэл байхгүй гудамжинд явбал хаав харанхуу. Тэгээд харанхууд хүн үүж олж харахгүй шүү дээ. Өөрийгөө олж харахгүй шүү дээ. Хөлийн доор мөрөө тий миний урд юу байгааг харахгүй шүү. Яг сохороо замчлахгүй учирсан тий. Тэгээд яг сохор сүнсэндээ бол үнэхээр сохор явсан байгаа байхгүй. Тэгээд өөрлөцөн самуурлаасаа гарч чадахгүй үргэлж эргэлзээтэй бидээс зүрхэнд бурхан итгэл байсан ч гэсэн оюун бодлын тэр самуурал эргэлзээ гэдэг чинь ердөөсөө яг тэр доор ингээ хүлцэн байсан байхгүй. Хаашин жавлахгүй ингээ бүр хүлээ хийцэн. Тэгээ ингээ хүлэгдсэн. Тэгээд гэрэлд ирэнгүүт л гэрэл дотор бүх зүйл илчлэгдэн гэчээр гэрэл ирэнгүүт миний дотор байгаа бүх асуудлууд тэр буруу суулгагдсан хам хэрэм тэр ойлголт тэр буруу гэсэн бүх зүйлийг эзэм нэг дор илчлүүл би даахгүй шүү дээ. Багаар 7 хоногоор дотор чи юм бэ шүү гэд ингээд гэрлээ тусгаад харуулаад тэгээд гимшлэр зэмлэлээр эзэн гайхалтайгаар өөрөө тэ хөтлөнд агуулдаг. Гайхалтайгаар өөрчилдөг. Ариун сүнсний удирдлагын шатаагаад. Тэгээд нэгдүгээр Петр 2:1-2 тиймээс та нар бүхэл өс хонцон зайлмих хоёр нүүр гаргах явдал ата жөтөө болон гүтгэлэг бүхнийг хайж үгийн цэвэр сүг нялх хөвгтүүд адил хүсэн тэмүүл. Ингэснээр та нар үүгээр авралт хүртлээ өсөх юм. Авралт хүртлээ өсөх юм гэж. Тэгэхээр энэ өнөөдөр гэсэн яг л бид нар яах вэ? Авралт хүртлээ өссөөр байх байхгүй. Бурхныг ирэх хүртэл тий дахин ирэл хүртэл бид нэр өссөөр л байна. Тэрнээс биш аврагцсан л бол аврагцсан гэдэг тий итгэсэн л бол тий бурхан дээр ирсэн л бол ирсэн. Чи яаж явах нь одоо чи угаасаа аврагцсан гэдэг энэ худал хуурмаг ойлголт энэ ойлголт маань хүмүүсийг ямар их дарамтлыг өгч байна тий би аврагдсан гэсэн ямар хуурамч ялалтыг өгч байна. Тэгээд ирэнгүүт энэ худал хуурмаг бат цайз маань ирээд ирэнгүүт хүнд самуурлыг олгоод эргэлзээг олгоод тэнгүүд энэ маань өөрөөр хэлбэл тэр самуурлын цаана яаж ирэхэд нөгөө нэг худал хуурмаг шашны сүнс тий худал хуурмаг нөгөө бохир сүнс чинь ажиллаад байгаа нэг зам нь байна шүү дээ тий. Тэгэхээр бүр ингээ хүнд ингээ төөрөгдлийг өгөөд өө чи зөв эзний замаар зөв явж шүү сайн байна шүү гэдэг. Тэгтэл бурхан бүр ингэсэн биз дээ. Чи үгийн цэвэр сүг тий
нялх хүүхдүүд адилхан өгсөн юм бол тэгвэл өө за хүсээд байгаа шээ энэ сүүг би хүсэл уншаал байгаа гэд тэгэх биш энэ дотор бичигдсэн бүхэн маань биднийг тэр сүү адил тижээж биднийг цэвэрлэх ёстой байгаа байхгүй сая амгаагч хэлдгээр тийм тэр хүн болгон үнэхээр эзний дотор эзэн би ариун байсан шиг хүн болгон ариун бай гэж хэлсэн байхгүй тэгтэл өнөөдөр хүмүүсийн нэг ойлголт тийм би хүн хэмжин гим нүгэлтэй гэж байна тэгвэл бурхан над дээр ирсэн миний хүмүүс би ариун байснаа л ариун бай гэж байгаа тэгвэл энэ хоёр өгчөө хоорондоо бас ингээд зөрөлдөд байгаа үстэй тий тэгтэл хүн хэмжин гим нүгэл хийж болно өөр ярьгээд байдаг тэгсэн мөрлө бурхан ариун бай тэгсэн мөрлө бурхан дээр ирсэн мөрлө яагаад хүн гим нүгэл хийгээд тэгээд байгаа тэгвэл энэ үгийн үгүйсгээд тэгтэл биднийг бурхан өөрөө шууд тэг гэж хэлэв бис сул дорой учраас гинтэй учраас бид бурхны өмнө сонгогдсон тийм учраас бурхан биднийг цэвэрлэхийн тулд энэ үгийн цэвэр сүг өгöd. Цэвэр сүгээр бид нэр гэрэл тусгаад яг сая хэлсэндээ тэр сүгээр угжаад ундаалаад хооллоод ирэнгүүт бидний дотор байгаа тэр бохир зүйлүүд маань гарч ирж байгаа байхгүй. Тэгээ нөгөө бидний гэрчлэлийг үзчихээс нэг коммент хийсэн байхгүй. Та нас тэгвэл Есүс шигэлстэй ариун хүмүүс байна. Үгүй ээ биднээс ариун биш биднээс эзний дотор ариусгах гэж явж байгаа. Өдөр болгон бид нэр ариусгахын замаар өдөр болгон үнэхээр тэр энэ гим нүглийг энэ бохир сүнснийг дагахгүйгээр бурхныг дагаж амьдрахын төлөө бид нар эзэн дотор ариун сүнсний дотор дуулууртайгаар дагаж хичээж яваа. Тэгээд ижлэх нь л ингээд эзэн дотор таалагдсан амьдралаар амьдрахын тулд хичээж яваа. Тэгээд бурхан ч гэсэн нөгөө нэг аминж үзэл гэдэг бол атаархал аминж үзэл гэдэг бол бохир сүнснээс ирдэг. Тийм учраас бид нар л аврагдсан боллоо. Бид нар л ингээд чөлөөлөгдөөд идэгдээд боллоо гэх биш. Яагаад бидний гэрчил маань ингэж тавигдаад өнөөдөр бид нар авсан тэр цэвэр үгээрээ бидний дотроос ямар зүйлүүд өөрчлөгдөж шинжлэгдээд байгааг яахааргүй сүнс биднээр дамжуулан гэрчлэгдэж байгаа. Тэгээд ч бид гэрчлийн үг болон хурганы цусаар бид нэр сатаныг бид нэр тэр гим нүгэл бидний дотор маш их байсан учраас бид нэр 7 хоногоос хоног болгон номлолынхаа шинэ үгээр цэвэр үгээрээ бид нэр ариусгагдж байгаа. Тэгээд тэр чөтгөрийг оруулахгүйд бид гэрчлэлээрээ сатаныг ялж байгаамаа гэдгийг бид дээрээс бид нар удирж байгаа нь ариун сүнс, бурхны сүнс өөрөө учраас бидний хамаар өөрөө Есүсийг гэрчлэн юм аа. Түүнээс бид нар хэрвээ хүний одоо гаралтай хүний юм байсан бол энэ аль хэдийн зогсно. Энэ их харчлаг, энэ их гүтгэлэг, энэ их үнэхээр дундаас бид нэр зогсно. Харин эзэн гэрчлүүлж байгаа. Бидний нүдийг өдрөөс өдөрт 7 хоногоос 7 хоногт нээж байгаа учраас дотор бид нэр дайчин. Өнөөдөр бид нэр сүү уугаад аврал хөрлөө өссөний дараа бид нар бор хоолнд өөртөө орд юм аа. Яагаад гэвэл биднийг үргэлж одоо угчтай памперстай байлгаад байсан бол жинхэнэ бурхны үнэн номлол бол хүмүүсийг шууд Есүсийн дагалдагч болгож өсгөж байна. Яг хүн болгон өөрийгөө бурхны өмнө авчраад ариун сүнстэй нөхөрлөөд хүн болгон эзнийг дагаж дагах тэр арга зам, тэр гаргалгаад зааж өгж байна. Хин нэгнээс хараад биш. Хин нэгнээс сэтгэлийн юм холбоос, хүний юм холбоос биш. Жинхэнэ сүнсний холбоос ариун сүнсээр бурхан руу яг чиглүүлж, бурхан руу харуулж, өөр лүүгээ харж, өөрийгөө бурханаар цэвэрлүүлэх тэр их хүсэл, тэгээ илүү бурхан эзнээ үннээр таних тэр их сангаасыг эзэн биднэрт өгсөөр байгаа байхгүй юу? Тийм учраас бид нар яагаад гэвэл бид нар өслөө бор хоолнд орлоо, өөрсдөө хоолоо иддэг болж ингэж өсөж өссөөр байгаа. Үнэхээр үйл явц байгаа байхгүй сүнслэг өсөл чинь тэгээд хэн дуулууртай байна тэр хүн үнэхээр жигд яг бурхан урагшилсаар л байна. Үнэн. Би одоо урд нь бол үннийг бэлхүүсээр бүсэлж байгаа гэдэг итгэлээр өмсөөл байдаг гэсэн яг миний дотор бодиттой тэр үнэн байсан уу гэвэл байгаа. Би ч хүлээлгцэн юм. Худал хуурмаг худалч тэр эцэг өвгдөөс ирсэн тэр бүр суур руу орж байгаа байхгүй. Өвгдөөс тэр хараа болох худал хуурмгийн сүнс чөлөөлөгчд би яг ариун сүнс намайг одоо үнэн рүү гарсан гэдэг. Дотроос миний дотроос бурхны өвгдөө ариун сүнс өөрөө гэрчилдэг байхгүй. Тийм учраас яг үнэн бол үнэн, зөв бол зөв. Яг тэр хоёуг дуулахыг чинь боддоор өмсөж тэр хоёуг дуулган дотроо өдөр тутам амьдрахыг хэлээд байгаа байхгүй. Хүмүүс хийсвэрээр ингэж хоёуг дуулгаа өмсөж байна болоо бид нар хоёуг дуулгаа өмссөн хамгаалагдсан биш. Харин яг сая нөгөө ярьсан үедээ Матай 16-гийн 18-ыг
Би мөн чамд хэлье. Чи Петр, энэ хадан дээр би чуулганаа босгох бөгөөд түүнийг үхсдийн орны хаалгад дийлэхгүй гэд энэ ишлийг гайхалтайгаар сүнс бидэнд тэр хуурамч цайзыг ялж байгаа. Хүн болгон энийг ойлгохдоо тэ 10 20 жил явсан итгэгч нар юу гэж ойлгохтой гэж байгаа байхгүй. Үхсдийн орны хаалгад дийлэхгүй гэдэг. Тэгэнгүүт дайсан ирэнгүүт үхсдийн орны хаалгад дайсан ирэнгүүт биднийг дийлэхгүй юм байна. Хамгаалаараа гэж яг л ингээд сая ярьсан зүйлээрээ ингээд байсан болохоос аль эрт ялалтыг авсан ялагч бурхан тэ Есүс миний ялалтыг аваа та нар ялаа гэсэн үг ишлэл байсныг бид нар эндээс ойлгож авч байгаа хгүй. Тэгэхээр нөгөө бид дайрахад тэ үхсдийн орны хаалга хамгаалж чадахгүй бидний дайралтыг тэ бид тэр цөмлөх юм аа. Тэр үхсдийн орны хаалгыг цөмлөх тийм давуу эрхийг Есүс цусаараа дамжуулан загламаагаар дамжуулан бидэнд өгсөн юм аа. Тэгтэл бид нар тэ бүр ингээд сул дорой хамгаалаач гэж яг л тэр нөгөө улсын хаан шиг ингээд өөрсдөө хамгаалал тавиад гуйлагчсан залбирлаа суугаад байдаг байсан бол одоо бид нар эзний авсан тэр ялалтыг аваад тэ эзний авсан тэр их мэдлийг аваад төрүүлээд бид нар довтлох тэр хүчийг олж авч байгаа байхгүй тэ. Үнэхээр гайхалтай. Тэгэхээр энэ зүйлээс бид нар тэр нөгөө бидний суусан энэ зүйлийг бидэнд юу суулгасан байгаа? Нөгөө нэг холимог номлол нөгөө нэг үгчин хуурамч үгчин бидний дотор тийш болохгүй юм байна. Дайдаж ингээд төрүүлж тэрийг оролдож болохгүй ерөөсө оролдож болохгүй тий намуухан байвал намуухан байлгаж гэдэг шүү дээ. Тэрүүн шиг оролдохгүй л ингээд намуухан л ингээд цухтагаад ингээд хамгаал тавиад явжээ гэж тий ингэж л бид нэр ойлгож 10 хэдэн жил зөвхөн энэ хамгаалтаараа л ингээд сул дорой байдлаар явсан байна. Гэтэл бурхан үнэхээр ялалтыг авсан. Үнэхээр тэр бурхан бидний ялаад гэсэн шүү дээ. Миний ялалтыг аваад яв. Тэрнээс биднийг ялцсан гэж хэлэхгүй байхгүй юу? Миний ялалтыг ялсан ялалтыг аваад та нар ялаараа. Тэ? Загламаг аваад та нар ялаараа гэдгийг тунхаглаж хэлсэн гэдгийг энд иржээж энэ гайхалтай илчлэлтийг аваад бид үнэхээр эзэн дотор сүнс дотор улам илүү зоригтой болж улам илүү энэ жинхэнэ нөгөө энэ бидний ялалт бол тэ ялагдшгүй ялж чадах бурхны хүчит зэвсгүүдээ аваад бид нар тэр бүхэл цэцэрлэгийг бүр бурхнаас дээгүүр ирэх мэдлийг нураах тэр хүчийг эзний ариун сүнсэн дотор тулгдаж сурч байгаа. Тэгээд өдөр болгоны амьдрал дээрээ те үнэхээр сүнслэг тулаанд үнэхээр сүм чуулганаараа үнэхээр тэр тулдаан руу бүгдээрээ ордог болсон. Үнэхээр гайхалтай. Энэ бол бидний нэг дэвшил байна. Эзэн бидэнд илчилж байгаа, бидэнтэй хамт байгаа гэдгээ бас илчилж байгаа нэг зүйлийг бас гэрчлэгтэй таатай байна. Холимог номлол гэж юу юм бэ гэхээр зэрэг юм болсон байна шүү дээ. Бурхны юм дээр хүний ойлголтыг хийгээ ичхийг холимог номлолын тэр холцтой учраас би ажиллахгүй л гэж байгаа. Тийм шүү дээ тий. Чинь ингээл айгүй миний үг цэвэр биш вэ гэж хэлж шүү дээ. Одоо тэгээд түр нөгөө ялалт гэж ярьсан шүү дээ тий. За та нар яалцсан юм чинь Есүс ялцсан юм чинь та нар ялцсан гэл энэ дэр айгүй их нөгөө итгэгчид төрөлдсөн шүү дээ. Тэгээд би одоо яг ялсан юм шиг амьдрал зөндөл явлаа л да. Ер нь бол 10 гаруй жил тий. Тэнгүүд л нэрэл ялцсан гэл ихэд яг бод төр байхгүй. Миний дотор тэр ялалт байдгүй. Тэгэл би нөгөө хайртай хүмүүстэйгээ ингээл яриад ингээл нөгөө юу яхаар ингээд нүүр тулаалаа. яг амьдрал маань хүүхдүүдтэйгээ харилцах, нөхөртөө харилцаалаа өөрийнхөө хүмүүстэй харилцаан дээр минь өөрчлөлт гарахгүй. Яг л би хамгийн дотны хайртай хүмүүстэй хамгийн нөгөө өөрчлөгдөөгүй үхээгүй тий зангаа гаргачихж байгаа шүү дээ. Нөгөө л гооч хүмүүс тий. Тэнгүүд л тэр зүйл дээр нөгөө диавол ч бас ажиллаад байдаг. Тэгээд яг бодит амьдралыг би яалж чадахгүй байна. Яах вэ? Та нар ялцсан шүү дээ. Ялагч нар шүү л гэж сонсоод байдаг. Тэгсэн мэтлээ би өөрийгөө ч ялж чадахгүй байх чинь юуных нь ялагч байд юм бэ? Тийм учраас надад асуулт яваадсан байхгүй. Би яах вэ? Нэг юм тулаад байна шүү дээ. Тэ 90 хаягаад нэг юм тулаад явсараа эзэн минь үнэхээр та байна уу энэ газар? Би хүний удирдах чи би олон жил даасан. Би хүмүүсийг олон жил тэ харин таныг би хайж та энд байвал надад өөрийг илчлээч гэдэг ирэхэд эзэн ирсэн цагаас эхлээд зогсоод өгөн надад өөрийг илчилсэн. Тэгээд эзэн жинхэнэ эзний тэр гэмшил эзний оршууд эзний яг тэр өөрөө эзэн яг эзний дахин ширээ байгаа газар ирэхэд өөрчлөгдөхгүй байна гэж байдаг. Тийм яг тэгээд хүн дотроосоо тэр олон жил төөрөлдсөн, самуурсан, тэр эргэлдсэн мэдээж ингээ удам дамжсан
гэр бүлээс авсан, нийгмээс авсан олон суурьуд байгаа. Тэр бүх суурьудаас нэг цэвэрж байгаа. Тэгжээж ялгаж байна. Түүнээс зүгээр нэг хагас дутуу эзэн түрээс дутуу мэдлээс болж миний амнаас гэрсэн. Хүн дээрснээ ч мэдгүй. Тэр аншигтай бид олноороо төрөлцөн явж идэг. Мэддэггүй. Энэ бол одоо ганцхан маагч биш ээ. Ерөөсөө маш итгэгчтэй хувьд бол яригдсан асуудал. Энэ өнөөдөр мэдээж ялал дотор би үннийг мэдчихлээ, харчлаа, ялж үзлээ, бурхны оршууд орж үзлээ, би идэглээ, чөлөөлөгдлөө гэд ингээд ярьж байгаа. Бид нар өнөөдөр баяр хөөртэй байна. А гэтэл нөгөө талд нь бол үнэхээр итгэгчтэй та өөрийгөө шалгаач. Та үнэхээр өөрийгөө ялсан гэж таны амьдрал ариун сүнсний үр жимс юуж байхгүй. Үнэхээр сүрсэн амьдралаар амьдраад та залбирах чаргаа болохгүй. Тэр залмаа ерөөл хангамж байхгүй. Ингэж хуурч амьдарч байгаа юм биш үстэй. Гэж итгэгчтэй бас сэрэж байна. Үнэхээр сэрэх цаг болсон. Бид төсөлтийн цагт амьдарч байна гэдэг. Энд байхдаа хүртэл бид нар өрөөгдөж амьдрна л гэсэн шүү дээ. Богино хугацаанд тэр ерөөлийн амьдралыг та авч чадахгүй байгаа юм шиг үстэй. Энэ бүгд чи юутай холбоотой вэ гэдгийг та бурхны өмнө асуугаад та нэг гимшээ залбираасаа үнэхээр сэрээд үннийг хайгаасаа гэж уриалахыг хүсэж байна тий. Бидэнтэй ижилхэн энэ ялалтыг энэ бурхны ерөөл хангамжийг хүртэх хэрэгтэй шүү гэж бас одоо итгэлийн ханд үсээ тий. Бурхны нэрийг бурхнаас зүгдэж аваа бурхны нэрийг үргэлж дууддаг одоо үнэн зөвхөндөө бурхныг хайдаг хүмүүсүүд бол зөндөө байдгаа. Тэр хүмүүст өнөөдөр гэрэл бүр хотгоо. Ингэж сонсчихсан байхгүй. Бурхныг дуудаж байгаа юм чинь аврагдсан штэ гэж сонсчихсан. Тэнгуутаа өмнө нь болохоор тийм ээ бурхныг дуудаж байгаа юм чинь бид нар аврагнаа л гэж ойлгож байгаа. Тэгэхээр одоо тэр нь тийм биш юм байна. Бурхан руу хурцтын авралт хүрэхийн тулд бид нар тэр нарийн замаар явах хэрэгтэй байна гэдгийг харж байгаа байхгүй ойлгож эхэлж байгаа. Яагаад тэгэхээр нарийн зам нь харагдахгүй шүү дээ. Нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй. Бид яаж нарийн замаар болох вэ? Өдөр тутамд болж байгаа асуудлуудыг бид яаж давж туулах вэ? Аль нь нарийн замын бид яг юг нарийн замч гэдэг байгаа юм. Нарийн замч гэдэг байгаа. Тэгээ харин өргөн зам нь аль нь тэнгуйтай хүн хаагур нь явж байгаач бас мэдгүй байгаа байхгүй. Жинхэнэ мэдлэг, үнийн мэдлэг бид нарыг тэр нарийн замаар алхуулдаг юм байна. Яг нарийн зам дотор бид нар хэрвээ буруу зүйл хийх юм бол та нар замаасаа гарахгүй тулд те хазаахгүй тулд үнийн тэр хөлдөө зориулж шулуун чим тавиа гэж бурхны үг гэдэг шүү дээ. Тэнгод тэр доглон байгаа нь итгэдэг. Энд чинь нөгөө нэг хазааж замаасаа гарахгүй тулд гэж байна. Тэнгод үнийн мэдлэг биднийг те замаас нь гарахгүй яг тэр зөв чигтээ барьж өгд юм байна. А хэрвээ бид нар үнийн мэдлэггүй хэсэг болонгоо тэр нарийн чимээс бид нар гацаагаад өргөн зам руу орж байгаа. Яг бол эхлэн зөв байлаач төгсгөл нь зөв биш байх. Тийм замууд хүртэл байгаад байгаа байхгүй. Тэнгод хүн тэнд гарцсан байна гэсэн. Ямар нэг цаг үед ямар нэг зүйлүүдэд хаана юм бидггүй те үнийн мэдлэг төрөхөд байгаагүйсэн учраас тэр хүн нарийн замаасаа гараа авсан байна. Тэгээд тэндийг буцаад орж чадахгүй байгаа учраас тэр хүн тэр өргөн замд дунд төөрөлсөж явж байгаа. Тэнгод хаанаасаа яаж эхлэх юм мэдгүй байна. Хаана нь төөрсөн гэдгийг ч мэдгүй байгаа даа. Тэгээ ингээд яг юу нь буруу болчихоо гэдгээ эхлээд зүг байгаа даа шүү дээ. Тийм. Яг юу нь буруу болчихоо гэсэн чинь суурьуудыг буруу тавьсан байгаа байхгүй. Тэр суурьуудыг тавьж байгаа бид нар анхнаасаа бурхан тэрэл шууд ариун сүнс бид нар дээр ажиллаад бүх юмыг ойлгож чадгүй шүү дээ. Бурхан өөрөө хүмүүсийг илгээж байгаа тий. Сайн мэдээг тараа гэж хэлээ. Сайн мэдээ тараасан учраас тэр хүн сонсож байгаа. Тэнгууд тэр сайн мэдээ тарааж байгаа хүн яг өөр үнний мэдлэгтэйсэн нь. Үнний мэдлэггүй байж тараасан тохиолдолд түрүүн та нөгөө ангилж асуусан шүү дээ. Нөгөө ягаад үнний мэдлэггүй байна? Тэнгууд 2-р Тимотед бүр игээвчсэн байгаа байхгүй. Тим эмэгтэйчүүд үргэлж суралцавч үнний мэдлэг бүрдгүй гэсэн байгаа байхгүй. 2-р Тимот 3:7-да. Түнс чи энэ эхлэл хэсэгтэр нэг гэж байгаа. Итгэл зэвсэг дүртэйч бурхны хүчийг өгөөсгдөг гэсэн шүү дээ. Тэнгууд сүм чуулганд яваал байдаг. Гэсэн хэрнээ бурхны хүчийг өгөөсгээд би өөрийнхөө амьдралаар амьдраад тэр өргөн замаар явж байгаа хүмүүс яана сайн мэдээ тараах үед тэр хүн бурхны жинхэнэ сайн мэдээ буюу үнний мэдлийг тараахгүйгээр зөвхөн өөрийнхөө бодол тэр нөгөө ойлгохгүй хоосон яриа тэ эмэгтийн үлгэрүүдийг бүүж хөшөр гэдэг чинь өөрийнхөө сонссон хин нэгэн сонссон үгнүүдээ тэ сайн мөн тэ тараахаар гараа явчихвал тэр хүн жинхэнэ мэдлийг аваагүй жиж тэгэл буруу мэдлэг аваач тэр хүнд өгчлөө шүү дээ. Тэнгууд тэр үгийг сонссон хүн
Хөөх юм анхандаа итгээд ингээ хүлээж аваад суралцаад хизээж хүрч чадахгүй. Анхнаасаа сонссон үг нь жинхэнэ үнний мэдлэг биш байгаа даа. Хүн нөгөө үйлс намдэр хэлж та нар ариун сүнсний хүчийг автлаа. Битээ гараарай. Тэгвэл ариун сүнсгүй маш олон хүмүүс гараад тэг сайн мэдээг таргадаг байна. Яг би өөрөө ч гэсэн өмнө гараад сайн мэдээ тарааж. Тэр үед бид нар юуг ярьж байгаа гэхээр амар тийм хэцүү сайн мэдээ тарах амар хэцүү санагддаг. Яг л ичээд идэг. Яхаа ичээд байгаагаа мэдэхгүй. Сайн мэдээ тарааж байгаа үед тарих хэрэгтэй шүү дээ болно. Тэгээд тарах хэрэгтэй юм би чадахгүй байгаа байхгүй ичээд байгаа. Тэгээ юу ярихаа мэдэхгүй. Гол нь би яагаад бурхан сайн мэдээ тарахгүй. Тэгээ бурханы тухай өөрөө мэдэхгүй учраас би бурханы тухай юу ярихаа мэдэхгүй. Тэгээ миний ярьж байгаа зүйл өөрийнхөө амьдрал дээр болсон юм аа яг эсвэл хин нэгнээс сонссон сохроо газарчлна гэдгээр хин нэгэн буруу явж байгаа хүнээс сонссон үгээ би дамжуулж яж байгаа. Гэтэл яг үүндээ би өөрөө бурхантай уулзаж бурханаас яг тэр үгийг асуугаад аваагүй байхгүй. Зүгээр хин нэгний үгийг би дамжуулаад хийлэн гол тэр газар нөгөө хүн тэрийг зарим хүлээж авах, зарим хүлээж авахгүй. Гэхдээ ихэнх нь хүлээж авдаггүй. Ихэнх нь хүлээж авдаггүй. Яг бол тэр газар бурхны хүч буюу ариун сүнсний хүч үгийн тэр жинхэнэ дагалддаг хүч байхгүй байхгүй. Тийм учраас хүмүүс итгэхгүй. Тэгээд бид нар хэлсэн үгнээсээ эсрэг тесрэг амьдардаг. Ингээ бид нар төөрөлд үлчиж байгаа байхгүй юу? Бурхны үг тэг заах, зэмлэг, залруулна гэж байгаа. Зөв чиглүүлэх тустай. Тэгвэл өнөөдөр бид нар тэг чиглэж чинь тэр зөв чиглүүлгийг авч гин үү? Бид нар засарж гин үү? Тийм. Бидний амьдрал дээр бодтой юмнууд гарч ирэх хэрэгтэй. Өнөөдөр бид нар итгэгч гэсэн хэрнээ итгэгч хүн яаж амьдрах ёстойг ч мэдгүй байгаа байхгүй. Яг юу ямар хэрвээ нэг асуудал тохиолдоход яаж хариу үйлдэл итгэгч хүний хувьд бид нар ямар үйлдэл гаргах вэ гэдгийг мэдгүй байгаа даа. Тэгмэд эн чинь өөрөө мэдлэггүй тий бурхны үг бидэнд яг өнөөдөр бодтойгоор тий амьдрал дээр минь хаашаа алахыг минь заагаад тэг үнэн замаар алингаар нь алах гэдгийг зааж өгөх байтал чинь тэрийг нь байхгүй болгочонгод мэдээд байдаг. Гэхдээ төрөлтэй яваад. Мэдээд байгаа хэрнээ хэрэгжүүлж чаддгүй. Энэ өөрөө нөгөө нэг маш том төөрөгдөлд орсон байгаагийн буцаа илэрэл хаанаас нь эхлэх вэ мэдэхгүй. Яаж явахаа мэдэхгүй. Тэгээ мэдээд байдаг зэ. Тэгсэн хэрнээ тэрийг амьдрал дээр хэрэгжүүлж чаддгүй. Тэгээ хэрэгжүүлсэн тийм бодтой юм болдгоо. Тэгээ яг үнэ. Бодтой юм болдгоо шүү дээ. Сайн мэдээ хий. Би өөрөө сайн мэдээ байх. Гэхдээ сайн мэдээ ярих гэдэг нь би ч гэсэн аюу үнэхээр бурхны өмнө гимсэн. Би сайн мэдээ ярих дуртай гэсэн чинь яг л нөгөө хүнээс олж авсан нэг хаас дутуу мэдлэгээрээ л ярьж ирсэн. Тэгэхээр сайн мэдээ бид нар өөрсдөө болох ёстой. Бидний өөрсдийн зан чанар, ариун сүнсний дүлгэн байдал тэр илгээг бид нар өөрсдөө өөрчлөгдөх ёстой. Бид нар өөрсдөө яг эзний оршихуйг тэгээд эзэнтэй ариун сүнстэй хамт яваад сайн мэдээ болох ёстой. Бид нар махан биеэрээ махчлаад хуурай ариун сүнс байхгүй зүгээр л тэгэх ёстой гэсэн хуулийн дор сайн мэдээ ярьчихсан. Маш та сайн юм ярьсан шүү дээ. Би төрөлд орсон байсан гэдэг нь шүү дээ. Тэгвэл та яаж төрөлд орсноо ерөн бодож үзчихсэн юм. Ямар нөхцөл байдал эсвэл яг юунаас болж өгч юм те. Тийм. Тэгэл яг одоо энэ нөгөө жил гарны ингээд ер нь бол төрөлд яг хөө тэгэл бурхны нэгүсэл ажиллаж байгаа шүү дээ. Нэг тулаал болохоо байгаал. За ер нь бол ер нь цаанаас нэгээд болж чахаа. Тэгэл одоо энэ ер нь эндээс явах болохгүй мэн. Өөр юм хайгаад байгаа. Арай биш үү гэдгийг мэдээд. Тэгэл ингээд болондуулаад тэг бурхан өөрөө ажиллаад өгөөгөл тэгээ явуулж байгаа. Тэгээ яваад тусгаарлагдаад өөр нэг 2 3 ижилхэн одоо сүмүүдэд очиж үзлээ л дээ. Одоо таньдаг хүмүүс уурал. Тэгэхэд биш ээ. Би тусмас хөлөхгүй байгаа юм чи угаасаа. Яг би бол эзнийг л эзэн минь би Монголтойгоо угаасаа би гадаад амьдарсан ч би Монголдоо надад би бас хайртай хүмүүс авахын тулд надад чуулган хэрэгтэй. Та өөрийн чуулганыг надад мэдүүлээч гэж залбирчээсэн. Тэгэхэд гэртээ ингээд бас сүмгүү байж 4 сар болсны дараа юм. Яг л эзэн нэг өдөр ариун сүнс. Одоо лаврын асуултанд би ингэж хариуллаа. Би бол одоо олон жилийн итгэгч биш. Өөрсдөө чуулганд одоо төрөлд явсан гэвэл дараа өөр яригдах гэхдээ Библиэлд болж байгаа болгон би итгэгч болох үед шууд цуг яваад эхэлж байгаа. Библиэлд юу амилсан? Ингүүл болно гэсэн. Ингүүл болохгүй гэсэн.
бүгдийн дотор Библи чи яг ингээд кино шиг үздэг гэсэн би тэгэхээр нөгөө нэг төрөлдөж явж байгаа хүмүүст бол тэр байдлыг эсрэгээр байгаад байд юм болоо. Тэ Библиэлд болж байгаа болох юм байхгүй. Зарим байгаа ч юм шиг, байхгүй ч юм шиг. Яг үнэ. Яг наадах гэж юм бол тэгээ би нөгөө чөлөөлөгдөд маш их ингээд нөгөө хүлэгдсэн байж тээ маш олон ингээд би нөгөө түрүүний юм хэлдэг чинь би байхгүй юу. Суралцаач. Миний мэдээлэл өрөхгүй гэсэн юу лээ. Тийм. Үргэлж суралцаж өнний мэдлэг. Үргэлж суралцсан. Баян суралцсан явсан юм. Гэтэл хүрсэн. Тэгээд ирээд чөлөөлөгдөд яг эзний сүнс, эзний нэгүсэл тэр хүч гэдгийг мэдэрсэн байхгүй. Энэ номлолоо дараа нь яг ариун сүнсний хүч миний дотор ажиллаад намайг ингээл угаагаал цэвэрлээ чөлөөлөл тэгээ заримдаа өвдөлтөө хэцүү амар биш чинь дотор миний дотор тулаан болоод байна шүү дээ. Харахгүй хүч гэрлээ тэгээ хаанчл. Тэгээд чөлөөлөгдөх тусам би өөрөө тэр төөрөлтөд дундаа байхдаа би төөрөлцөн байна гэж мэдэхгүй. Тэндээс гараад энд ирээд ч сайн мэдэхгүй. За би 5-6 сар болсны дараа төөрөлтөөс гарч байгаа байхгүй. Үнэн гимшил эзэн яг намайг өөрийнхөө чи үннийг хамгаалах уу? Чи ариун сүнсийг хамгаалах уу? Яг чи энэ үннийг ойлгочоо чи үнний тал зогсож чадахгүй юу гэж шалгуур ирж байгаа байхгүй. Тэгэл би ийм ялгаатай мэдсэн юм чи би үннийг хамгаалъя. Би арьсаа хамгаалаад би өөрийгөө хамгаалаад олон хүний эсрэг миний таньд хүмүүстэй олон хүмүүсийг те би өөрийнхөө эсрэг байлгахыг хүсэхгүй шүү дээ те. Тэгэхэд бурхан бол яг тэгж боломж бол чи яг үнний тал зогсож чадахгүй. Чаднаа эзэн би тэгнэ гэж би шийдэж байгаа. Тэгтэл эзэн бас гарт өөрийгөө мэдчихдэг. Тэгж төөрөлтөөс гарсан. Тэгэхээр чи үннийг ойлгож үнэн чамайг чөлөөлнө гэдэг үг намайг энэ цуулганд ирснээс 7 хоног болгон надад яг эзэн үгээр ярьжсэн. Үнэн энд байна. Чи үннийг ойлгох гэдэг. Тэгэл дандаа ингээл нэг илчилтийн үгний нам эрт 7 хоног болгон бүтэнсэл эрт суух болгон 4 өдөр болгон үгийн цаг залбирлын цагт байнга одоо ингээд нэг сонгоны хайлс арилгаж байгаа юм шиг тийм байнга шинэ зүйл, шинэ илчлэл, шинэ ойлголт тэгээд чөлөөлөлт ямар их хүлэгдсэн байлаа. Ямар их хүлэгдсэн. Их олон газараар явж, их олон хүний үг сонсож итгэсэн болохоор тэр бүхний өөртөө оруулсан. Яг уу миний л буруу байхгүй хасаа тийм. Маань. За тэгэхээр одоо би тэгвэл төрөгцөн байгаа маш их ингэж харагдаж байгаа юм байна. Тэгвэл таваас дахиад буцаад өөрөөс нь асуу. Дахиад бас нэг олон жилийн гэрч хүнээс тийм бас чи төрөгцөн байгаа тэгвэл яаж халах болох юм бэ? Одоо бас л бид нэгшид ахын дүүстэй зорж учраас тийм. Би нөгөө нэг яг энэ дэр нэг гоё асуулт асууя гэж бодчихсан байхгүй юу? За тэгвэл анханасаа одоо ингээд сонсож байгаа хүмүүс өөрсдөө зөв гэж бодож байгаа хүмүүс тийм бурхан дотор явж байгаа бурханы хүмүүс төрөлдөх боломжтой юм. Тийм. Тийм асуудал гарч ирж байгаа байхгүй юу? Тэнгууд яагаад гэсэн асуулт гарч ирж байгаа. Тэр хүмүүс өөрсдөө зөв гэж бодоо бид нар бурхдахгүй. Бид нар авралдан тийм аврал дээр очиж бид нар бурхдахгүй. Бид нар төөрөлдөхгүй. Бидний явж байгаа зүйл зөв. Бидний явж байгаа зөв. Хэрвээ ингэж бодож байгаа бол энэ дэр маш том төрөлтөд байгаад байгаа байхгүй. Байгааг нь баталгаа байна. Яаж гэсэн чинь хүн хурддах боломжтой. Аврал нь бүрэн гүйцэд болоогүй. Амьдарч байгаа тохиолдолд сатан бидний авралыг авахын тулд янз бүрийн арга хэрэглэж төгс болчоогүй байхгүй. Тийм учраас хүний мэдхгүй ямар нэгэн зүйл гарч ирэхэд тэр бурхан биднэр зааж мэдүүлэх учраас бид өөрсдөө тэрийг мэдэх боломжгүй байна. Тэгсэн чинь одоо энэ дэр 1-р Тимотийн 6-гийн 20 дээр Тимото чамд хариуцуулсныг хамгаал олиггүй хоосон ярианаас хийгээд мэдлэг гэсэн хуурмаг нэртэй тэрс онлоос зайлсхий гэж байна. Зарим нь үүнийг зөвшөөрснөөр итгэлээсээ төрсөн. Нэгүсэл танарт байх болтгоо гэж байна. Энэ яг юу хэлж байгаа гэхээр өнөөдөр бидний явж байгаа яагаад буруу явсан, яагаад төрөлцсөн шалтгаануудын нэг байгаа байхгүй. Яагаад олиггүй хоосон яриа гэж байна. Мэдлэг гэсэн хуурмаг нэртэй тэрс онлоос гэж байна. Худал хуурмаг те хүнийг асар ихээр төрөлдүүлсэн юмнууд маш ихээр гараад ирсэн байна. Тэрийг хэн мэдж байгаа вэ гэхээр анх бурхан тэр хүнд өөрийгөө илчилсэн тэр хүмүүс. Яг чин зүрхнээсээ бурханыг хайж байгаа хүмүүс төөрөлтөхөд бурханыг үнэхээр дуудаж байгаа учраас бурхан зөв рүү чиглүүлж өгч байна. Тэгвэл анханасаа бурханыг хайгаагүй зөв сэтгэлтэй мөнгө ч юм уу тийм зөв сэтгэлтэй хүмүүс асар болноороо хуурдагдаж бурхан ийм байдаг. Бурхан өөрийгөө илчилжгүй бол тэр хүн анханасаа бурханд мэдгүй анх хэн зааж өгсөн тэрүүгээр л явахгүй. Тэгүн гутаа бурханыг мэдээд хэлж байгаа хүмүүсийн тэр
үннийг эсэргүүцэж байгаа. Яг бол тэр хүн анханасаа яаж сурсан? Яг үнэхээр бурхныг хайгаагүй өөр зүйлийг хайгаад байгаа тохиолдолд Анхны сүр тийм анхны суурь нь буруу байгаа бол анханасаа буруу зүйлийг тэр хүн заагаад өгсөн. Бурхан өөргөө тэр хүнд илчлэг байгаад тэр хүн юу гэсэн тэр зүйлээ хараад тий ахил дэвшил мөнгө эзэмтэй эрх мэдлийн хараас хөөц. Тэндээс хэн гаргаж өгч юм? Үнэхээр цэвэр зүрхсэтгэлээсээ бурхны хайж байгаа хүмүүсийг бурхан өөрөө гаргаж өгч байгаа байхгүй. Тэгвэл зарим нь ягаа гарахгүй байна. Яг үнэхээр цэвэр зүрхсэтгэлээ хайхгүй байгаа учраас бурхан тэр хүнд илчлэхгүй байгаа. Үнэхээр тэгвэл адилхан төрөлдөж байна. Тэгээ ягаад зарим нь гараад зарим нь гарахгүй байгаа шалтгаануудын нэг нь байгаа байхгүй. Олиггүй хоосон яриа. Бид нар юу төрөлдөл хүмүүсийн олиггүй хоосон ярианууд. Бурхны тухай мэдэхгүй ээжж буруу зүргээр ярьдаг ярианууд. Тэгээд тэндээ сонссон тэр бас нэг ярианууд байгаа байхгүй. Тэгээ хамгийн том зүйл нь тэр хаанаас эхэлдэг гэхээр теолог буюу одоо нөгөө сургалт семинар номнуудаас. Хин нэгэн бурхны тухай эсвэл өөрийнхөө амьдралд болсон эсвэл зүгээр юм байдаг гэсэн нэг юм номыг биччихээд тэрийг бусдад тараач штэ. Хотын 2-ын 16 дээр харин олиггүй хоосон ярианаас зайлсхий. Учир нь тэдгээр нь улам бүр итгэл сүсгүүд хөтэлдэг. Тэдний үг хавдар тархах мэт бөгөөд дунд нь хуманя билет нар байна гэж байгаа юм. Хавдар тархах мэт. Үг асар хурдан тарж байгаа байхгүй. Тийм учраас 30 жилийн хугацаанд Монголын Христ итгэгч нарыг хамарч чадж байгаа үг гэдэг өөрөө ийм амар хүчтэй. Хавдар тархах мэт гэж байгаа байхгүй. Тэгвэл хавдар тэнд одоо ингэ тархсан байгаа учраас. Яг бол яг юу орж ирээд хаанаас орж ирээд цэвэр зүйл орж ирсэн үү тий бурхны зүйл орж ирж тараагдаагүй учраас итгэгч нарын амьдрал нь өөрчлөгдөхгүй байхгүй. Библи дээрх амьдралаас нь үнэхээр өөр. Библи үгийг янз бүрээр уншдаг гэж байна. Өөрийнхөө сүнсээр тий бурхны ариун сүнсээр эсвэл бохор сүнсээр уншдаг. Би өөрийнхөө сүнсээр уншиж байсан байна. Ямар ч ойлголт ирдэггүй. Зүгээр мэдээд идэг. Тэгээд яг дотроос дагаж чадахгүй учраас би яа тэгэхээр бурхны болохгүй гэсэн штэ гэд ийм шашинлаг буюу хуульчрах байдал хүчээр орж байгаа. Тэгээд хүчээр хийдэг. Яг ийм байдал. Тэр чинь хаанаас эхэлж байгаа юм? Бас л мэдлэггүй буруу юмнаас эхэлж байгаа. Ийм аюултай гэр бүл нь аврагдахгүй, итгэгч нар нь өөрсдөө өсөлт дэвтсэн үнний мэдлэгт хүрсэн юм байхгүй. Үнэндээ хичнээн олон хүмүүс гэр бүлээгаа хүмүүсийг тэг авралт хүргэж чадахгүйгээр өнөөдөр алдсан болоо. Тимотед хүртэл хэлж байгаа байхгүй юу? Сонсогчоо хүртэл аварна. Өөрийгөө болон сонсогчоо аварна гэж хэлж байгаа байхгүй. Гэтэл эн чинь хоёр талтай үг удаа. Нэг бол хүмүүс буруу зүйл хийж өөрийгөө тэг сүрэлд оруулж чинь, нэг бол бусдыг сүрэлдүүд авах чинь. Эцсүүлд нь юу вэ? Сүрэл нь асар их байна гэж байна. Хамгийн аимшигтай буцаах ямч боломжгүй. Буцаах ямч боломжгүй. Авралыг ингээд тэг авч чадаагүй насурж байгаа хүмүүс ямар байдалтай байгаа л гэдэг ингээд бодоод үзсэн амар штивтэй. Хин нэгэн дөрвийн дагуу барилдахгүй бол титэм авахгүй. Яг үүнд титэм авахгүй шагналт гэсэн аврал өөрөө шагнал авахгүй. Тэг дөрвийн дагуу хинч барилдахгүй титэм авахгүй. Дөрв нь юу юм? Бурхны үг Библи. Тэг Библийн үг, бурхны үг, бурхны заавар тушаал буюу тэр дөрвийн дагуу явж ич бид нар авралт хүрэх юм байна. Тэгвэл энэгээр яах нь? Энэ өөрөө бидэнд өмнөний цэвэр мэдлэг өгөх юм байна. Бид нэрийг авралт хүрэхдээ нарийн замаар алхуулт юм байна. Ингэж хэлсэн байна. Эзэн минь гэж дууцсан болгоно тий аврал харагдаад ингэж хэлсэн байна. Эзний үгэн дээр хуйлгүй нэгэн сатаны ажлын дагуу эргэж бөгөөд хуйлгүй нэгэн гэж байгаа. Бүх хүч ба тэмдгүүдийг худал хуурмаг гайхамшиг болон элдв зөө бусын залим ихтэйгэр гэж байгаа байхгүй. Залим ихтэйгэр мөхсдийн төлөө ирнэ гэж байгаа байхгүй. Тэгэхээр сатан залим ихээрээ хуураад байна гэжтэй. Өнөөдөр буддаа болон ямар нэгэн шашин болол тэртээ дэргүү сатаны хаанчлалын харьяа байгаа шүү дээ. Эзэнд итгэсэн эзний нэрээр дуудагсан хүмүүсийг л хуураад байна мэхлээд байна шүү дээ тий. Мөхсдийн учир нь тэд аврагдах өмнөний хайраас татгалцсан гэж байгаа байхгүй. Өөртөө татгалцдаг байгаа байхгүй. Тиймээс бурхан тэдэнд рүү хүчтэй төөрөгдөл илгээж тэдэнд худал хуурмагт итгэх болно. Тэд худал хуурмагт итгэх болно гэж шүү дээ. Тийм хүчтэй төөрөгдөл илгээж гэж байгаа байхгүй. Тэгэхээр ингэснээр үнэнд итгээгүй зөв бусыг таасан бүхэн яллагдах болно гэж хэлээд байна тийм. Тэгж бас тэр амар гоё жишээ байгаа шүү дээ. Бичлэгэн дээр тийм чөтгөр сатан яаж орсон гэсэн чинь би эцэггүй ариун сүсэн гэж хэлээд орсон гэж байна. Тэгвэл тэр хүн үгийг мэдэхгүй байсан учраас тэр хүн яасан? Бүлийн зөвшөөрсөн. Орхойг нь бүлийн зөвшөөрсөн. Тэгвэл Тимотед хүлээж авах
зарим нь үүнийг бүлээн зөвшөөрсөн гэж байгаа. Итгэлээсээ зөвшөөрсөн хүмүүс итгэлээсээ төрдөг. Тэ? Зөвшөөр оруулахын зөвшөөр мэдлэггүй учраас оруулчих. Зөвшөөрчих байгаа тийм. Сатан бол нөгөө хуурам бэлхий эцэг гэдэг байгаа шүү дээ. 2:37-оос уншил. Сонсон зүйл нь тэдний зүрхийг хөндсөн. Петр болон бусад элч нарт ах トゥ нараа бид одоо яах вэ гэв. Петр тэдэнд гэмшигтэн хүн бүр Есүс Христийн нэрээр баптизм хүртцгээ. Ингэснээр та нарын нүгэл уучлагддаг. Бас та нар ариун сүнсний бэлгийг авах болно. Учир нь уг амлалт нь та нар болно. Та нарын хүүхдүүдийн төдийгүй бас алсад байх бүгдийнх бөгөөд манай бурхан эзнэр дуудагдсан болгоных билээ. Бид нэр энэ сонсон зүйл нь тэдний зүрхийг хөндсөн гэдэг. Үнэхээр ариун сүнсний номлол яг хүний зүрхэнд хүрдэг байгаа. Тэгээд дараа нь гэмшил ирдэг байгаа. Тэгээд дараа нь үнэхээр баптизм хүртдэг байгаа. Тэгээд бидний нүгэл өөрчлөгдөж. Тэгээд бид нарт үнэхээр ариун сүнсний бэлгийг авч амьдэрт юм аа. Тэр хамгийн гоё амлалт. Тэгээд энэ уг амлалт болохоор та нар болон та нарын хүүхдүүдийнх төдийгүй тэр алсад байгаа бүгдийнх манай бурхан эзнэр дуудагдсан хүн болгоных энэ аврал юм аа. Үнэхээр ариун сүнс ийм хүч чадалтай. Үнэхээр хүч эрх мэдэл ариун сүнс нь бүх эрх мэдэл бүх хүч чадал ариун сүнсэнд байдаг. Тэгээд үнэхээр гимшээд үнэхээр усан баптизм хүртээд ариун сүнсийг өөртөө оруулаад ариун сүнсээр удирдуулан амьдрах юм. Гайхамшигыг энэ сүм дээр ирээд үнэхээр амталж байгаадаа маш их баяртай. Тэгээд би энэ сүмд ирээд 1 жил болсон байна. Тэгээд урд нь дандаа жилд 2-3 удаа эмнэлэгт хөвчөж эмчлүүлдэг байсан. Энэ сүмд ирснээс хойш одоо нэг ч удаа эмнэлэгт хөвтөж эмчлүүлээгүй эмчтэр очиагүй байна. Энэ болохоор үнэхээр ариун сүнсний хүч чадал яаж ажиллаж байгааг харуулж байна. Тэгээд та нар гिचгсэн улам илүү үнэхээр тэр ариун сүнсний хүч дотор ариун сүнсээр удирдуулан амьдрах юм. Гайхамшигыг бас мэдэрч амталж бас энэ газар үнэхээр мэдрээсээ гэдгийг хүсэмжилж байна. Хүмүүдэд маш их сэтгэл судлал ороод ирсэн. Сэтгэлийн асуудал чинь хүний нэг эргэтэн мэд сэтгэл гэдэг чинь сэтгэл судлал нэг маш их гарсан. Мэдээж одоо 20 жилийн өмнөөс сэтгэл судлалын тухай ярьдаггүй сайн давуу тал. Гэхдээ ариун сүнс сэтгэл чинь тусдаа шүү дээ. Эзний үг тэг хэлэхдээ те хоёр талдаа эртээ бөгөөд сүнс сэтгэлийг нэвт гэж штэ салтал нэвтрэн ороод гэж хэлээд байгаа штэ. Тэгэхээр сүнс нь тусдаа сэтгэл нь тусдаа. Тэр сүнсний юм сэтгэлийн ямыг хойлоод холмог хуурах шиг байгаад байна уу гэдгээ бас анзаарах хэрэгтэй тий. Сүнсний ментор сүнсний зөвлөгч болоод жинхэнэ ариун сүнсээр бурхны үгээр л байна уу гэхээс ямар нэгэн сэтгэлийн төвшөнд болоод тэр зүйл юуч болохгүй маасан тий. Тэгээд ямар тий номноос оролцуул зааж байна уу? Ер нь бол хэн нэгэн хүний номлолоос иш татаад аваад номлолыг хуулаад зааж байна уу гэдгийг итгэгч нар та өөрсдөө шалгах хэрэгтэй шин. Тэ? Яг ямар юу сонсоод байна? Та юу сонсч чинь тэрүүгээрээ бүтээгддэг. Тэрүүгээрээ төөрөгдөг. Тэр зүйлээрээ самуурдаг. Харин цэвэр зүйл яг бурхны үнэн үгийг сонсох юм бол таны тэ оюун санааг нь чинь харанхуй байдлаас чөлөөлөд гэрэл тусгадаг. Самуурлаас чөлөөлдөг, эргэлзээнээс чөлөөлдөг, итгэл рүү оруулдаг, хайр руу оруулдаг. Тэр хүнийг үнэхээр оронгоор суурьаар нөрчилд юм шүү. Библиэр шалгах тийм. Библиэр шалгах тийм яг болох шүү. Өөрийнхөө үгэн дээр л ажиллах биш. Одоо тэрийг ихтэй айгүй сайн ойлгож байгаа шүү дээ тийм ээ. Өөрийнхөө үгэн дээр л ажиллах гэхээс иш өөрийн бус юмн дээр хичнээн өөрийнх нь ямиг ашиглаад авцсан байсан ч би ажиллахгүй л гэж байгаа. Тийм шүү. Тийм. Ажиллахгүй л гэж байгаа. Амен. Тэг бурхан нөгөө нэг гайхалтай сүм чуулганд өөрийнхөө юм библийн өгүүдээрээ дамжуулан ямар илчлэлт өгөхөө мэддэг те сүнсний бурханы өөрийнхөө үгийг сүнсний төвшөнд сүнслэгээр илчлэлтэй гаргаж хэлдэг. Тэгэхээр бид нэр бурхан тийм хязгаарлагдмал зүйл биш байхгүй юу? Энэ потенциал дээр тэг заах номлол байхгүй зүйл биш байхгүй. Нэг ишиллээ бүтэн хідэн цагаарч те хідэн өдрөөрч ингэж тайлбарлаж эзэн илчлэх тийм гайхалтай эзэн байхгүй те бурхан байхгүй юу? Тэгвэл зөвхөн өөрийнхөө нөгөө юм хязгаарлагдмал оюун ухаанаар хязгааргүй бурхныг төсөөлхийн хэрэг бид тий. Яг үнэ энэ нөгөө сэтгэл шашин гэдэг чинь ердөөсөө за самуурал чинь шашны сүнс чинь мухар сүнсэг бас байгаа. Тэгэнгүүт тэр оюун санаанда ингээд тал ингээд хязгаарлагдсан. Тэгэнгүүт өөрийнхөө тэр мэдлэг
хүний мэдлэг оюун санаадаа хязгаарлагчаад ариун сүнсний тэр хязгааргүй орон зай үл хамаарч ажилладаг тэр байдлыг шууд үүсгэж байгаа. Тэгэхэд өөртөө тий хончт нь өөртөө ариун сүнсний өмнөөс ариун сүнс мэт ажиллаад байгаа учраас хүмүүсийг өөрчилж байгаа. Тийм зүрхийн хүнднэ гэдэг дээ шүү дээ. Тэнгод нөгөө ингэж хэлдэг шүү дээ. Зүрхэн дээр бүтээлч Библийг унших үед зүрхэн дээр бүтээлч нь одоо хүртэл автаагүй байлаа гэдэг чинь тэр үг зүрхийн хөндөж зүрхэн дээр бүтээлхийг авахгүй байхгүй юу? Есүс загалмай дээр цовдлогод нас барах үед нэг хөшиг хуваагдсан шүү дээ хоёрын шууд. Тэнгод Есүс өөрөө Бурхны үг гэж хэлдэг тийм. Тэнгод өнөөдөр бид нэр Бурхны үгийг буюу Есүс Христтэй Бурхны үгийг сонсох үед тэр үг бидний чихэр ороод зүрхэн дээр байгаа тэр бүтээл буюу хөшгөд хуваах юм байна. Амен. Тэгжиж бид хуучин гэрээ буюу нөгөө хуучин махан биеэр амьдарч исэн шашинлаг байдлаасаа салаад сүнсний буюу шинэ гэрээний тэр гайхалтай цаг үе рүү орж байгаа юм байна. Ягаад гэвэл бидний зүрхэнд Бурхны үг орж иж байгаа байхгүй. Бурхны үг оруулахын тулд тэрийг хийн хувааж байгаа. Бурхан буюу ариун сүнсээр байгаа зүрхөө орж. Тэгээд бид нар зүрхнээсээ Бурхны үгийг биелүүлж буюу шинэ гэрээний үйлчлэгчд бол амьдарч байгаа юм байна. Тэр нь яадаг гэхээр яг жинхэнэ ариун сүнс ажиллахгүй газар болохоор яах нь бүтээлийг авч чадахгүй учраас тархинаас те зүрхний хооронд яваад байгаа. Тунгад гэрэл байх те энэ үг хэсэгтэй зүрх рүү орохгүй байгаа учраас бид хүн зүрхнээсээ гоё Бурхны үгийг биелүүлж чадахгүй байгаа. Те тэр хөшгөд хуваагдав. Тунгад ингээд өөрөө Бурхны үг бодтой гэдгийг илэрлэн гараад ирж байгаа юм да. Гэхдээ тэр хөшиг бол холцтой үгээр биш. Яг өөрийнх нь ариун сүнсний өөрийнх нь үг орж ирэл. Есүс Христ. Тэгээд ерөөсө хуулах болохоор ерөөсө бодохгүй тийм. Яг л цаг нь хоолой хуулах болохоор зүгээр секундын дотор л хуулж байгаа. Хуултаа өвдөлттэй тийм бас нөгөөдгөөс зур өвдөлттэйж байна. Тэгэл баяр. Тэгэл гайхалтай хордон шүү дээ. Яг цаг нь болохоор орж байгаа. Бүх юм гэрэг өөрөө юм байсан юм гээд тий. Тиймэрхүү шүү. одоо тэгэл түрүү нөгөө ах トゥ ингээд хүмүүс аврал түрээгүй ингээд өчнөө хүмүүс асууж байгаа. Үтсэн шүү дээ. Үтсэж байгаа шүү дээ. Аа ээжийг бол явуулсан шүү дээ. Яг өмнөдөө бол ийм амар итгэгчийг хараад бид нар чи итгэж чадаагүй тэгэл явсан. Энд чинь хүнд ирээд аюу сэтгэлийн зовлон шүү дээ. Энд чи том юм яригдчихэж шүү дээ. Энд чинь аймаг яригдчихэж шүү дээ. Тий. Яг нөгөө хүний хаар яг нөгөө эзэн дотор байна гэдэг чухал байна. Тэгэхээр нөгөө эзэн дотор байна гэд хуурдагдсан эзнээс гадуур байх гэсэн. За яг ингээд бид нар ингээд Бурхны хаанчл маанчл гоё том юм ярьдаг шүү. Тэгсэн мөртлөө Бурхны хаанчл байгаа гэд яваад байсан мөртлөө Бурхныхаа хаанчлалын гадна талд нөгөө хашааныхын гадна талд нь хаалганы нүдэд орлоод ирсэн. Тэнгүүл яг оруулж байгаа байхгүй. Үнэн мэдлэгч нь яг тэр эзний хаанчлалын дааман хаалгаар оруулж тэгээ цаашлаад угаагаад ариусгаад ариунаас ариун газар руу орох. Тэр ихний хүслийг Есүс Христ загалмаагаар авчирсан тэр зүйл рүү орж байгаа. Хүн болгон мэдэн штэ эзэнд итгэсэн хүн болгон мэдгүй байхгүй. Би Христ дотор бие өгөхөж Христ амьдрна гэдгийг зөндөө тунхагласан. Харин одоо жинхэнэ утгаараа бидний сонсож байгаа номлол бидний дотор хүүлж байгаа байхгүй юу? Үхээд ирэнгүүт ямар гоё тав тухтай нөгөө сэтгэлийн хямрал, шаналл, нөгөө хайртай хүмүүсээ аварчих гэсэн ингээд өөрөө бурхан нь болоод байсан бүх зүйл эзэнд өргөгдөөд эзэн тэр хүмүүстээр ажиллахыг би харж эхэлж байгаа. Үннийг бол гэрчлэн хуваалцсан итгэлийн амьдралын алдаатай оноотой одоо ялалттай байгаа зүйлээ ч гэсэн далангуй хуваалцсан та бүхэндээ баярлалаа. Тэгэхээр итгэж хахад үсээ үнэхээр үннийг эрен хайгаасаа үннийг хайрлаасаа тийм. Тэгэхээр үнэн мэдлэгт та бол авалт хүртлээ өсөг болтгоо гэж өрөөгөөд дараагийн гэрчлэлээр уулзлаа. Түр баяртай. баярлалаа.